Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Нэг эрхэн олзонд эрвэхэ дэнд гэдэг үг бий. Энд өгүүлэх алдар гихчэр өчөөхөн олзны хойноос улаарч аваад бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймгийн Баян хотын төв шоронд бүтэн 2 жил хоригджээ. Тэр бээр Хятадын шорон гяндан Монголынхоос ямар ялгаатай байдгийг зохих хэмжээгээр мэдэрсэн байна. Тэр яагаад Хятадын шоронд орсон бэ гэвэл дөрвөн найзынхаа хамт Хятадын хэл давуулж 2 машин наймаалахаар Улаанбаатараас гарч илдэ. Гэвч тэд төөрч бодилсаар 4 хоног байж өмнөд хил дээр очисон бөгөөд тээшэнд байсан савтай ус нь асгарсан тул 2 хоног усны бараа хараагүй ээж. 591 нь Хятадын талтай машины 8 өрчлөн тохирсон зохион байгуулагч. Харин алдар бол засварчин. Нөгөө 3 нь өмчийн эзэн, газарчин, жолооч гээд бүгд л хариуцах ажилдаа явсан байна. Гэвч газарчин дагуулж явсан мөртлөө төөрч гисэн хажирхалтай. Гэвч бас аргагүй бололт. Говийн байгаль цаг агаарыг таахад бэрх. Ялангуяа тэдний явсан зам шовх хаттай, сайр ихтэй байсан тул машин нь сайранд сууж тэд ухаж явсаар 4 хончихсан байна. Манайхэд 8 хийх хятадуудтайгаа өрчлөн тохирч болцсон тул хэлийн 126 дугаар тэмдэгтийн орчим тэдэнтэй уулзжээ. Гэвч төөрч бодлон сайранд сууж хаазалж явсаар нэг машин болзооныхаа газраас 20 орчим километрийн цаана шатхуунгүй дугуйн хагараад үлдсэн аж. Тиймээс Хятадуудтай уулзсныхаа дараа тэднээс шатхуун авч үлдсэн машин авчирчээ. Төдөлгүй тэд 4 Хятадын хамт 2 машин аваад Баяннуур аймагт очтол Алшаагийн хилийн шалганы Энгэн суурингийн цагдаа нар тэднийг шууд л баривчилсан байна. Энгэн суурингийн шалганы офицер Цэцэнбат гэгч Өвөр Монгол. Та нар ар монголчууд байна. Би та нарыг үнрээр чинь таньж байна. Өмнө нь та нар гайлын шугамар биш, хууль бус аргаар өчнөө машин оруулж ирж наймаалсан. Хууль бусаар машин худалдаж авсан бүгдийг нь баривчлана. Гээд 4 Хятад 5 Монголыг Хятадын цэргийнхэн тушаасан байгаамаа. Эхэндээ Монгол залуус 8 хийсэн 4 Хятадыг арга зал хэрэглэж байгаад цагдаад бариад өгчлөө гэж хардаж байжээ. Гэвч хамтдаа баригдсан болохоор тэрхүү хардалт уул мөргүй алга болж хоорондоо хэрхэн үгээ нийлүүлэх вэ гэдэг дээр санаа тавьцгаасан байна. Хятадын цэргийнхэн тэднийг нутгийн гүн рүү машинаар авч явж тоосгон хэрэмтэй чулуун шоронд хүргэж өгчээ. Энэ үед алдар бусадтай хандаж 60-аад оны үед манай хэдэн хүн хэл дээр төөрч бодлоод Хятадын хил рүү явж ороод 10 гаруй жил шоронд хоригдсон гэдэг. Биднийг арай ийм маягаар олон жил хорчих юм биш байгаад гэхэд цаадуулна. Яалаа гэж дээ. Тэр үед чинь Хятад Монголын харилцаа таагүй байсан. Одоо бол өөр. Бид хууль бус 8 хийсэн гэд сайн л бол ганц 2 жилийн ял авна гэж тайвшруулжээ. Төдөлгүй тэд Алшаа аймгийн төв Баян хотын шоронд хүргэгдсэн бөгөөд энэ нь манайхаар бол ганц худаг юмсан ч. Тэднийг 10 хүний багтаамжтай камерт хорьжээ. Шоронгийн дарга нь хянагч болон тэнд хоригдож байсан хятадуудад хандаж энэ 5 хүн гадаадын иргэн эдний үснээс ганц чихэгүйс унахал юм бол та нарын ял 1 жилээр нэмэгдэнэ гэж сануулсан тул Хятадын гэмт хэрэгтнүүд 5 Монголд гар хүрч чадаагүй ээж. Тэрнээс биш бэйбинээ зодож дарамтлах явдал байдаг бөгөөд ялангуяа шинээр орж ирсэн хүнийг ёс юм шиг нэвширтлэн зоддог юмсан чи. Манай хянагч дарга нарыг бодвол Хятадын шоронгийн удирдлага хавгалзагч нар нь ажлаа сайн мэддэг. Энэ нь ядарсан, энэ нь мөнгөтэй баян гэж ялгуурлаж үздэггүй. Бүх ялтнуудад нэгэн адил шаардлага тавьдаг ачи. Хятадын шоронгуудад гомонууд мэрсэр байдаг гэх боловч садар самууны үзэн яддаг. Үүний эсрэг хууль нь маш чанга учраа шоронгийн банж шуумрын ажиллагаа их л нууц байдаг бололт. Шоронгийн ариун цэврийн талаар ярих юмгүй. Камертай боловсон жорлонтой, хоригдлууд нь хуйгуудаас нь ойлын цаас нэхэж шаардаж авдаг. Крантаар нь цэвэр хүйтэн ус ирдэг, агаар салхи чөлөөтэй, орох том цонхтой.
тэрч байтугай хятадууд чоронд орохоор болбол гэрээсээ хүнжил гуцаа тэврээд ирдэг байна. Харин хоол ундны хувьд ихэд учир дутагдaltaй. Өглөөрөө тус бүр нь 2 манту усанд чансан давсгүй байц. Буцалсан устаа өгдөг байсан бөгөөд энэ нь хотоодны багтаамж муутай баг иддэг хятадуудад бол нормал гэсэн үг. Харин хотоод сайтай магчин монголчуудад бол шүдний чигшлүүр болохоос цааш хэтрэхгүй. Тиймээс 5 монгол баг зэрэг турж итсэн байна. Хятад хоригдлууд өдөр бүр ийм хоол иддэг мөртлөө огт турж эцдэггүй усан чансан байцаатай холбоотой юмсан чи. Хятад хоригдлууд манайх шиг хоорондоо галхан болох нь мэрсэр байдагч. Нийт ялтан гэдэг утгыг илүү эрхэмлдэг. Манайх шиг зөвхөн харамаа хичээгээд байдаггүй бололтой. Нийтээрээ сайхан байна, эсвэл нийтээрээ муухай байна гэсэн үг. Тэгтэл манай шоронгуудад мөнгө төгрөгтөө баян чинэлэг эсвэл овгор атаман ялтан бус даасаа тэсээр амьдарч байх жишээ. Нийт ялтан сэжигтнүүдийг өдөрт 2 удаа гар салхинд гаргадаг хэдий ч тэд оргож босох ямар ч найдлага байхгүй. 3 метр өндөр хэрмэн хашаан дээгүүр төмрөтөс татсан байх бөгөөд дөрвөн талдаа харуулын шовгортой тэнд нь буута цэргүүд бэлэн байдалтай зогсож байдаг ачи. Мөрдөн байцаагч нар 5 Монголыг ихэндээ өдөр бүр байцаадаг байсан бол сүүлдээ бараг мартах шахсан гэдэг. Тиймээс 5 Монгол нэг өдөр шоронгийн удирдлагад асуудал тавьж байж мөрдөн байцаагчаа дуудуулж уулзахад та нарын хэрэг тодорхой учраас байцаалтанд хүндрэл гарах юм алга. Хэд хоногийн дараа та нарыг нутаг руу ч буцаана гэсэн хариу өгчээ. Гэвч буцаана гэсээр байгаад 6 сар болчихсон байна. Сүүлдээ бүр 5 монголоор даажин хийж байгаа итэ. Та нарын хинэн ч 10,000 ён төлөөд нутагтаа буцаж болно гэжээ. Нэг ёсондоо мөнгөн дээр ажиллах гэж байгаа хэрэг. Гэвч хууль бус наймаагүй, гүйцэд хийж чадалгүй баригдсан мань хэд юуных нь мөнгө байх билээ. 2 машин оронд нь өгье гэж бодоход тэд аль хэдийн хураагаад авчихсан. Чухам улсын орлого болгодгүй, хүчний байгууллагын хэн нэгэн эрх мэдэлтний өмч болдгоо гэдэг нь тодорхой болсон. 5 Монгол өдөр өнгөрөөхийн тулд түүхийн мантууг базаж, хэвлэн, шатар хийж тоглодог байжээ. Завсар хооронд нь нутаг ус ихнэр хүүхдэд ярьцгаана. Газарчин залуу их сайхан зурдаг байсан тул цаасны дээд болонд захиа уншиж байгаа хүүхэн, доод болонд нь захиа бичиж байгаа цэрэг, мөн нүцгэн хүүхний зураг зурж түүнийг хоригдол болон харуулын цэргүүдэд тамхиар зардаг байсан байна. Хөдөлгөөний дутагдлаас болж тэнд хоригдохсны булчин шөрмөс сулрах нь их байдаг бөгөөд манай хэд үүнийг ихэндээ мэдээгүй тул хөл гараач хөдөлгөх юмгүй лаг лайтал суусаар өдрийг бардаг байж. Харин эргэн тойрны хятадууд нь байн хөл гараа хөдлөхийг хараад тэднээс санаа авч булчин шөрмөсөө чангаруулах хайдчихэ. Хятадын шоронд эргэлт чөлөөтэй оруулдаг агаад согтууруулах хундаанаас босоод бүх төрлийн хүнсний зүйл хэдэл бол хэдэн шуудаг оруулж болдог гэж. Хамгийн амьдрал дорой айлын эргэлтэл гэхэд шуудаа гамбир, төмпөн дүүрэн манту 5-6 блок тамхи байх жишээт. Амжиргааны төвшингийн хувьд хятадууд биднээс хамаагүй илүү болох нь үүгээр нотлогдож байна. Манай ядуучууд ганц худагт байгаа нэгнээ эргэхэд хүрвэл сайн л бол ганц 2 ууд бов, ганц блок тамхи аваачиж өгөх байлгүй. Алдар нэг удаа үүдний шагавчаар шагаагаад гаргалзагчаас бидний хизээ нутаг буцаах гээд байна. Новшнуудаа гэж хашгиран хаалгыг нь өшөгчөж дөвчгөнжээ. Тэгтэл хідэн харгалзагч орж ирээд түүнийг алуурчны камер буюу дандаа хүн амны хэрэгтнүүд хордог камерт аваачаад хийчихсэн байна. Тэнд 10 гаруй гэмт хэрэгтэн хоригдож байсан бөгөөд тэд алдрыг ёстой зодох шиг болжээ. Гэхдээ тэд хятад аргаар бидэнд гэмтэл учруулахгүйгээр зодсон байх юм. Хятадын засгийн газрыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг гэж дэлхийн нийтээр шүүмжилдэг. Энэ нь гарт заагүй мэд хэрэг үйлдсэн мөртлөө хэрэгээ хүлээхгүй байгаа хүмүүст дээр л хэрэгждэг байна. Нэг ясандаа хэргийг нь хүлээлгэхийн тулд эрүүд нь шүүж зодож жанчин гэсэн үг. Тийм ч учраас хэрэгээ хүлээдэггүй шазрын хоригдлууд бугуйн да. Гавны гүнзгий сорвтой байхагаад энэ нь хөлийг нь газарт хүргэлгүй төмөр гаваар дүүжиж байгаад тогоор цохиулж бороо hodох зэргээр эрүүддэгтэй холбоотой ажээ. Эднэр ч яхав хэрэгээ хүлээчихдэг байж. Харин зүрх зориг муутай зарим хүн энэхүү тамлалтыг амсаад хэлс хэрэг хүлээх нь их байдаг ажээ. Ер нь гэмт хэрэг үйлдсэн ч бай, үйлдэггүй ч бай.
тулгасан хэргийг нь хүлээж гисэн тохиолдолд нийтийн жишгээр ялтан хүнийхээ эрхийг эдлээдэл сууж байх жишээт. Манай таван Монгол өөрсдийнх нь төлөө ямар нэгэн арга хэмжээ авахгүй болохоор нь улсыг чинь уухгүй, ёсыг чинь дагахгүй гээд хоолунд идэхгүй, шаардлагыг нь биелүүлэхгүй 3 хоног өлсгөлн зарласан байна. Харин ингэснээр тус шоронгийн удирдлага тэдний талаар Монголын зохиох байгууллагад мэдэгдсэн ажээ. Тэгээд тэд удахгүй шийд гарна. Та нарын төлөө бид бус танай хүчний байгууллага санаа тавихаар болсон. Хэрутхан танаахнаас шалтгаална гэж мэдэгдснээр таван Монгол өлсгөлөнгөө зогсоосон байна. Гэвч хэд хоногийн дараа алдрыг газарчин залуугийн хамт Хятадын зүүн зүгийн Бонд хотын далайн хөв хэмээх шоронд хүргэжээ. Учир нь мань хоёр машины 8-чдыг зүгээр дагалдаж явсан гэж мэдүүлсэн юмсан ч. Харин нөгөө гурвын нэг нь зохион байгуулагч, нэг нь өмчийн эзэн, нэг нь жолооч гэж мэдүүлсэн тул тэндээ үлджээ. Далайн хөв шоронгийн зохион байгуулалт дэг журам нь өмнөх шоронтой яг ижилхэн. Харин ариун цэврийн хувьд таарав. Наазахын жишээ гихтэл камертаа хувинд бие засдаг байж. Алдар нэг удаа хувин нь цоорхоо байсныг мэдэлгүй бие засаад газраар нэг нэлийлэгчжээ. Тэгтэл харгалзагч мэдчихэд түүнийг өшөглөх гэсэн байна. Тэгмэх залдар хөлийг нь бариад автал мөнөө харгалзагч шээсэн дээр хальтарч унаад бөөн уур уцаар болсон байна. Гэвч түүнийг ердөө ганцхан зохиж аваад л болчихсон тэр. Манай хянагч нар хэнийг ялтанд ингэж чадуулсан бол яаж үс хонзон санаж, яаж тэглэж байгаа бол. Эрмитээс үзэхэд хятадууд биднийг бодох юм бол аргагүй соёлжсэн, боловсрчсан ард түмэн бололтой. Алдар газарчин залуу хоёр тус шоронд 3 хонсны дараа суллагдаж өмнө Говь аймгийн Шивээ хөрөнгийн бомтор эх орныхоо хилийн дээсийг алгасан байна. Төөнийг гэртээ ирэхэд ар гэрийнх нь үнэндээ хэцүү байдалтай өгтжээ. Нэг ах нь нас борчихсон, эхнэр нь аргагүй байдлаас болоод гэр орноо зараад төрхөмдөө буцчихсан. Ээж нь түүний хойноос шаналсаар байгаад нүднээс гарчихсан байж. Түүнийг урагшаа явхад 7 сартай үлдсэн охин нь 2 ойндоо хурчгсан. Аавыгаа танихгүй биш үүрхэн уйлж байсан тул алдрын зүрх зүсгдэг шиг болсон байна. Алдарч яхав. Газарчин залуугийн хамт нутгийнхаа барааг олоод харчихж. Мань хоёрт 2 жил шоронд сууснаас өөр алдах юм байсангүй. Харин нөгөө гурав нь жилийн дараа нутгийнхаа барааг харсан бөгөөд тэд машин ч үгүй, 8 ч үгүй, мөнгө төгрөгч үгүй бүтэн 3 жил Хятадын шоронд хэвтэж байгаад ирсэндээ эхэд харамсдаг ажээ. Хоёр. Одоогоос хэдэн жилийн өмнө Хөвсгөл аймгийн Жаргалан сумын нэгэн малчныхнаас 6 тонны адуу алдагджээ. Шөнө 2 цагийн үед гадаан байсан 6 морь үүрээр 5 цагийн үед ор мөргүй алга болсон байж. Морьд алдсан малчин ойр хаваар ирсэн боловч эрлэн талаар өнгөрнө. Өглөө нь энэ тухай хэсгийн төлөөлөгчд мэдэгдснээр 4 хоногийн дараа шинэ идэр сумын чиглэлд уг морьдын сураг гарсан ажээ. Тийшээ очиж үзтэл 6 морьноос нь 4 зүсээрээ байна. Энэхүү хэргийн эзэн холбогдогчийг хэсгийн төлөөлөгч Том Бата гэгч илрүүлжээ. Урд нь малын хулгай хэрэгээр 2 удаа шоронд орж байсан Хавдар Гочоо гэгч уг хэргийг үйлдсэн бөгөөд манер сэжиг бүхий 2 хүний хамт 6 морь хөөж явхад нь Том Бата саатуулсан байна. Тэгээд тулган байцаатал Хавдар Гочоо шууд л хэрэгээ хүлээжээ. Гэхдээ тэр бас шууд хүлээчихсэнгүй. Өмнө нь малын хулгай хэрэгээр хэд хэдэн удаа байцаагдж байсан манер хэсгийн төлөөлөгч Батаг тандгийн хувьд чи ахыгаа мэдэн шүү дээ. Ах нь хулгай хийхэ болоод 3 жил болж байна. Ах нь юун төлөө Хөвсгөлийн унган хүүхэд байлаа. Хөвсгөл нутгаас төрж гарсан шилийн сайнгаар уулын төмөр шиг л малчин ардуудад тус болоод явж байна. Энэ 6 морийг ах нь хулгай хийгээгүй. Галтад байдаг 3 найзаас авсан юм. Дөөхөө морь хэрэгтэй бол хоёрыг нь зүгээр авахгүй юу? Ах нь ямар хүнд зүгээр мөхч сураагүй биш. Гэх зэрэгээр түүнийг хайхуулдах гэж оролдов. Гэвч хэсгийн төлөөлөгч Том Бата түүнийг засаршгүй хулгайч гэдгийг хизээнээс мэдэх хон хамт явсан хүнтэй морьтой юутай хийтэй саатуулжээ. Ээнхүү шинэ идрээс хүн томлон галтын хэсгийн төлөөлөгчтэй хамтран хэрэгтэн 3-ыг байцаасан боловч тэдний хинэнч мань 3-ыг тэршин жаргалантаас адуу хулгайлсан гэхэд итгэхгүй байв. Яагад гэвэл адуу хулгайлсан гэх
7 дугаар сарын 24-ний оройн 9 цагаас галт сумын клубт нийтийн бүжигтэй байсан боловч цаг нь оройтож 10 цагаас эхэлжээ. Энэ үед хэсгийн төлөөлөгч эргүүл хийж явсан бөгөөд хавдар гочоо тэргүүтээ 3 хулгайч сумын клубын үүдэнд нилээд халамцуу байцгаасан гэж. Хэсгийн төлөөлөгч дотогшоо орчхоод бүжиг тарахын алдад гарч ирэхэд мань 3 бүр морин дээр ээж мордож чадахгүй шахан болцгоосон байжээ. Хэсгийн төлөөлөгч тэдэнд шууд харахыг сануулсан байна. Мань 3 үдшилэг тарахад дахиж харагдаагүй бөгөөд харин үүрээр 5 цаг өнгөрч байхад морьтой залуучууд ойрлолдон сумын төвөөр давхилдах үед эргүүлтэй байсан хэсгийн төлөөлөгч гарч ирсэн байна. Тэр үед мань 3 морьтой залуучуудын дунд орчихсон нэлээд согтуу зохиж явсан байгаамаа. Ингээд бодоход шөнийн тэг цаг 30 минутаас өглөөний 5 цаг 30 минут хүртэлх энэ хугацаанд жаргалант галдсам хоёрын хооронд харанхуй шөнө уулахад намган дундуур явж очоод тэндээс морь тууж эргэж ирнэ гэдэг хэний ч санаанд багтамгүй. Тийм ч учраас өмнө нь олон удаа шоронд ороод үзчихсэн хавдар гочоо гүрийсэр байчээ. Тэр Хөвсгөл аймгийн мөрдөнд ирсэн хойноож гүрийсэр байсан бөгөөд харин тухайн үед хэсгийн төлөөлөгчийн толгойд нэг онцог гарван орж ирвэ. Тэр нь юу гэвэл 7 дугаар сарын 24-ний орой үдшилэг дээр хоёр нь хээр зүсмийн морьтой. Нэг нь бор цайвар зүсмийн морьтой байсан бол үүрээр тэд шал өөр зүсмийн морьтой байцгаажээ. Ингээд 3 хэрэгтэн хэрэгэ хүлээхээс өөр аргагүй болсон байна. Хүний анхаарлыг татахын тулд тэд үдшилэг дээр худлаа согтоцгоож дараа нь хэсгийн төлөөлөгчийн нүдэн дээр шал согтуу гэртэ харах гэж буй дүр эсгээдэл шууд л жаргалант руу давхицгаажээ. Тэд өрдөн зэрэгэлдэх суманд очих газар орноо сайн судалсан. Мөн сайн морь дунаж явсан байна. Тийм ч учраас шөнжөнгөө давхиад жаргалантаас 6 морь хөөж ирүүтээ өглөөний 5 цагийн үед галт суманд хэсэг согтуу залуустай нийлж хэсгийн төлөөлөгчийн нүдэнд албаар харагдсан байх жишээт. Сүрхий сэтгсэн байгаа биз. Үүнийг хоёр ч удаа шоронд орж догширсан хавдар гочоо санаачилсан байна. Тэдний хэргийг нотлохын тулд хэсгийн төлөөлөгч нар өдрийн цагаар жаргалант галт хоёрын хооронд мориор явж үтсэн байгаамаа. Довч шогшуулж хатруулаад явхад л бүтэн 3 цаг явж байж арай гэж хүрсэн байна. Ингээд бодоход харанхуй шөнө хэдхэн цагийн дотор адуу хөөж ирэхэд нэлээд тэсвэр төвчээр шаардагдахаас гадна акт мордын шандас сорьсон ойлгомжтой. Эдүүгээ хавдар гочоо халахын шоронд ялагдж байгаа бөгөөд манер савал хийвэл би наранд байхдаа жаргаланд галт хоёр сумын хооронд шувуу шиг л нисдэг байв. Муусан хэсгийн төлөөлөгч нарын толгойг мөн чих эргүүтүүлдэг байж билээ. Манай Хөвсгөл аймгаас социалист нийгмийн үед уулын төмөргөх Чилийн сайн эр төрсөн. Харин ардчлал зах зээлийн үед хавдар гочоогч Чилийн сайн эр төрсөнд намайг жаргаланд шэнийдэр галт сумынхан андахгүй. Би наранд гарлаа гэхэд энэ 3 сумын босс л болно гэхээс биш бөөс болно гэж түүхэнд байхгүй. Гэх зэрэгээр томордог ажээ. Гур 30 орчим насны хоёр сайхан залуу нэг нэ Ирэний хогоор ард түмнийг хуурч хөлгөддөг гэснээс болж нэг нь шороонд булагдж нөгөө нь шорон руу илгээгдэжээ. Уг хэргийн эзэн Балжинам гихч залууг шүүх хурал нь болж өнгөрөн түүнийг ганц худаг руу ажигдахаас өмнө амжиж хэдэн үг соруулжсэн юм. Чи сая 15 жилийн хорих ялаар шийтгүүл. Чиний бодлоор энэ ял хөнгөцсөн үү? Хүндэцсэн үү? Яах вэ? Намайг хүн алчсан хүн шүү гэж бодоод хохирогчийн байр суурнаас үзвэл хөнгөцсөн л байх. Миний хувьд бол хүндэтэл. Гэвч би давж заалдахгүй. Ер нь тэгээ талигач намайг зохиоогүй бол юу гэж ийм явдал болох вэ? Та нар бүгд арх хэтрүүлэн уучсан согтуу байснаас энэ явдал болсон юм биш үү? Нэг утгаар бол тийм л дээ. Архинаас болж л ийм юм болж байгаа юм. Үнэн дээр олон хүн архинаас болж балардаг юм байна. Намайг хойно ганц худагт сууж байхад хүн ам танхай зодооны хэрэгтэй хүмүүсийн ихэнх нь арх уусан согтуу үедээ л ийм хэрэг хийчихсэн байх юм. Тэнд хүүгээ алчсан аавч байна. Ахыгаа алчсан дүүч байна. Авгаагаа алчсан нөхөрч байна. Тэд дандаа согтуудаа хэрэг хийчихсэн байх юм. Тэрч бүхэл 8 дугаар ангийн жаахан хүүхдүүд хүртэл нийллэг хийж эдэж ууж байгаад нэгнээ алчсан байх юм. Ер нь монголчууд иймэрхүү зан аршинтай ч юм уу.
Ямар нэг баяр ёслол болоход гадаадынхан шиг бэбидээ ном цэцэг бэлэглэх юм уу? Дуур жүжиг үзнэ гэх юм байхгүй. Баяр боллоо. Хэдэн жил арх бус шуухан олж авч цааш нь тавь. Хүн орж ирэхэд нүүр улаа айхгүй гэж ярьцгаадаг шүү дээ. Тэгхээсөр аргагүй. Яагад гэвэл баяраар хэнийг нийт нь очиход арх гаргаж хундаглахгүй л бол тэр айлыг харамч нарийн энтер гээдэл гоожилцгоодаг шүү дээ. Монголчуудад ийм сэтгэлгээ байгаа цагт архиталт хизээж буурахгүй. Ганц годогт янз янзын гэнт хэрэгтэн олон байна гэж чиэрл. Дэглэх, зодох, хоол хувцсыг нь булаах зэрэг хууль бус үзэгдэл тэнд байна уу? Гадуур эрх чөлөөтэй наранд алхаж явсан хүнийг чинь тэр чихтэй харанхуй умуур өрөөнд аваачаад хийчихэр ямар олиг байх вэ? Ядархын хувьд ч харин гайгүй шүү. Мэдээж жин жаахан багассан байх л тэр чинь амралтын газар биш шүү дээ. Өөрийн ч насууж байгаа хувцс, хоол булаах, дэглэх гээд зүйлийг би урд нь сонсч л байсан. Гэвч надад гайгүй камер таарсан юм байлгүй. Хэнийгэнд зодуулж дээрлэхүүлээгүй. Тэгээд ч хүн амны хэрэгтэй хүмүүсийг овгор хулгайчууд нэг их оролдоод байдаггүй юм билээ. Амьдрал бол тэмцэл юм гэж Марксийн хэлсэн нэг үг байдаг. Шоронгийн амьдралч гэсэн тэмцэл. Тэгэхдээ бүр чангатуу тэмцэл гэж ойлгол зохино. Одоо миний асуудал нэгэн тодорхой болсон тул би хувь цаяатайгаа эвлэрч халахын шоронтой ах トゥ бололцохоос өөр замгүй. Шорон надад орд харш би түүндээ эзэн хаан гэдэг нэг үг байдагт. Өөрийн юм өргүй гихчээр халахын шоронг тордож аванда. Арай нөгөө заяа байгаад наранд гарвал заавал чамайг аландаа гих маягийн зүйл хэлэх гээд байгаа юм биш биз? Яалаа гэж дээ. Би хэндээ өс хонсон санах юм. Өс хонсон сансан хүнээ алчихсан. Тэгээд идэх ёстой ялаа идэх гэж байна. Үүнд би л өөрөө буруутай болохоос биш. Хэнэгэн хүнийг буруутгах үндэс байхгүй. Харин нөгөө заамал дүнзэн нарсан цуугаад засарна гэвэл гонжийн жог гэдэг нь л болчихгүй юмсан гэж бодож байна. Чамда үерхдэг бүсгүй би юу? Уг нэг эмэгтэй би. Гэхдээ бид хоёр танилцаад удаагүй байсан юм. Хөөх юм намайг хойн сууж байхад эргэж очдог байсан шүү. Даанч би 15 жилийн ял авчихлаа. Одоо тэр бүсгүй намайг хүлээн гэж юу байх вэ? Гэвч би түүнд гомдохгүй. Тэр бүсгүйд сайхан сэтгэл гаргаж намайг хүн эсэр үзэж надаас нүүр бууруулахгүй өдий болтол яваад нь баярлаж явдгаа хэлий. Талигач та хоёр хэр дот найзууд байсан юм бэ? Бид хоёр жирийн л нэг найзууд байсан. Заримдаа Ирэн рүү 8-нд хамт явна. Гэвч талигач ихэвчлэн бохор 8 хийдэг байсан. Хууль бусаар спирт оруулж ирдэг байсан хэрэг. Тэр нь ч юу юм бэ? Байнга л ард иргэдийг хулигдах талын 8 хийдэг байсан л т. Хадгалах хугацаанд хэтрээд муудчихсан төмсийг хятадуудаас үнгүй шахам авчраад ядарсан монголчуудад үндсэн үнээр нь шахчих жишээд. Талигач иймэрхүү хүншгүй юм олон удаа хийсэн. Энэ тухай би сая шүүх хурал дээр хэлсэн боловч хүн амны хэрэгт огт холбогдлогүй гээд авч хэлэлцсэнгүй. Гэвч үнэн хэрэгтээ үүнээс болж л би түүнд Ирэний хогоор ард түмнийг хуурч хулигддаг гэх мэтийн хорон үг хэлж үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гихчээр талигачд энэ үгүн дээр тусч намайг цохиж авсан шүү дээ. Талигач хэтэрхий түргэн зантай хүн байсан. Бэж гэж би уурын муухгаар юу барьснаа мэдэхгүй толгоор нь галын хажаар цогчл байдаг. Юу гэхэвч би тухайн үед юугаар цогснооч мэдээгүй. Би түүнийг алъя гэж алаагүй юм шүү. Энэ хэрэгтэй би насан туршдаа гэмшиж явах болно. Архийг багуу гэж далай багш нэгэнтэй айлдсан байдаг. Энэ айлдварыг санаад л дээр нь ямар нэгэн асуудлыг нударгаараа биш ухаанаараа шийдвэрлэж байгаасаа гэж залуустай хандж хэлье. Дөрөв. Сүүлийн үед заллин мэхлэгчдийн арга улам бүр төгс төгөлдөр болж байна. Ад биш гихч 30 гаруй настай залуу ёстой л ад биш ухаантай нэгэн бололт. Тэрбээр Монгол цоо шинээр заллингийн нэгэн үйлдэлийг нэвтрүүлжээ. Мань залуу 1996 онд техникийн их сургуульд сурч байгаад ангийнхаа хүүхдүүдийг уруу татан баардаж танхаарсан хэрэгээр сургуулиас хөөгдөжээ. Гэсэн ч тэр хөсөрдсөнгүй. Яг л мөнөөх цуутай заллин мэхлэгч чойргийн дүгрээ шиг ямар чимийг дуурайлгаад хийж чадахүйц ухаан, ур, гарын дүйтэй нэгэн тул 1997-оос 1999 оны хооронд бусдад жолооны үнэмлэх хуурамч хийж өгөөд нэг хэсэгтэй л цулаасан байна.
Тухайн үед жолооч нарын нарийн ширийн мэдээлэл компьютерт ороогүй, нэгдсэн сүлжээ энтер байгаагүй болохоор ад биш ийхүү дураараа дөргсөн хэргэлтэй. Харин эдүгэ цагт жолооны үнэмлэхийг хуурамчаар үйлдвэрлээд ямар ч нэмэргүй болжээ. Регистрийн дугаараар нь хайж үзээд л жолооч мөн эсхийг нь тун төвөггүй тогтоочихдаг болсон байна. Ад биш жолооны үнэмлэх хуурамчаар үйлдвэрлсэн хэрэгтэй 3 жилийн ял авчээ. Тэгээд 2002 онд шоронгоос суллагдаад сурсан зангаа огт тавилгүйгээр ихтэй сургуулийн дипломыг жинхнээс нь ялгагдах юмгүйгээр дуурайлган хийж мундашгүй ашиг олсон байна. Ёрон тухайн үед ихтэй сургуулиудын диплом худалдаж авах уу гэсэн нууц мессеж хэсэг бүлэг хүний дунд өрнөдөг байв. Энэ нь эрдэм ном сурах дургүй, хоосон толгойтой, олон арван охид хөвгүүдийн аминд орсон удаатай. Эдүгэдэд аль нэг компани албан газарт дээд сургууль төгссөн гэх хуурамч диплом өвөртөлчихсөн зохиж яваа болов та. Ямар сайн даал нэг үе дээд сургууль сурч үелээ үзэж яах юм бэ? Бэлэн диплом худалдаад авчихгүй юу гэх үг модонд орж байв. Одоо бодоход энэ ад биш мэтийн луурчдын тарьсан балаг байж. Гэвч манер ихтэй сургуулиудын хуурамч дипломоор нэг их удаан занимаалдаж чадсангүй. Учир нь мөнөх хуурамч диплом өвөртөлсөн хоосон толгойтой залуучууд нь пүүс компани, албан газруудаар ирээ цээргүй эргэлдэж байгаад өөрсдийнхөө булхааг дэлгэж орхих энэ. Тиймээс ад биш мэтийн луурчид анчны отоонд орсон чонойтой сүүлээ хавчаад ул мөрөө балсан байна. Гэхдээ тэр огт зүгээр суусангүй. 2001 оноос эхлэн хүчээ авч 2003 онд оргилдоо хүрсэн хадгаламж зээлийн хоршоо гихчийг хуурамчаар байгуулах санаа төржээ. Ингэхийн тулд өмнө нь луусангийн шоронд ял идэлж байсан товуу цэцэг гихч залтай хүүхнийг хамтран зүтгэгчээ болгосон байна. Эдүгэ товуу цэцэг нь хадгаламж зээлийн хоршоодын нэрийг барьж бусдын хэд хэдэн орон байр, автомашин, эд хогшлыг залилж аваад орс сурггүй алга болцоход байгаа юмсан ч. Чингэлтэй дүүргийн иргэн цэрэн надмидад нэг өдөр их хэмжээний мөнгөний хэрэг гарчээ. Тэгээд сонин уншид суудлаа. Хүний сайн сайхны төлөө хэмээх хадгаламж зээлийн хоршоо 2.5% хүүтэй зээл олгоно гэсэн зар байж. Гэвч энэ нь Монголд огт байхгүй хуурамч хоршооны нэр байсан бөгөөд үүний цаана ад биш товуу цэцэг нар сууж байжээ. Цэрэн надмидад 4 сая төгрөг хэрэгтэй байсан тул 3 өрөө байраа барьцаан тавьж мөнгө авахар шийдсэн байна. Тэгээд дээрх зарын дагуу уцтаад заасан газар нь явж очтолоо. 40 орчим насны эмэгтэй нэрийн хуудасаа үзүүлжээ. Тэр нэрийн хуудас нь хүний сайн сайхны төлөө хадгаламж зээлийн хоршоо гэсэн хаягтай. Доод талд нь зээлийн эдийн засагч товуу цэцэг гэсэн нэртэй байж. Энэ нь ад бишийн урлсан хуурамч нэрийн хуудас байжээ. Товуу цэцэг цэрэн надмидыг нэвт сонжин харснаа. Та тэгэд байраа барьцаан тавих гээд байгаа мó? Гэвч манай захирал бага хэмжээний мөнгийг зээлдүүлэхгүй байгаамаа. Гэхдээ яах вэ? Би таныг бодоод туслахаас биш дээ. Хэмээн нэг л их өрөвдөж хайрлсан хүний царай гаргасан байгаа юм. Ингээд товуу цэцэг маргааш нь нэг залуу дагуулan ирж цэрэн надмидын байрыг үзэж сонирхоод ордорыг нь бичиг баримтын хамт хармаалаад маргааш над руу уцтаж байгаад манай ажил дээр очиод мөнгө аваарай гэж хэлээд гар утасныхаа дугаарыг өгчээ. Маргааш нь цэрэн надмид мөнөөх хадгаламж зээлийн хоршоон дээр явж очтол товуу цэцэг байсангүй. Тэрч байтугай мөнөөх хадгаламж зээлийн хоршоонч ор мөргүй алга болсон байсан бөгөөд оронд нь хэвлэлийн газар үйл ажиллагаагаа явуулах гээд бөөн хөл үеимэн болж байсан байна. Энэ үед цэрэн надмидын толгойд тэнэг би байрныхаа ордерыг залдуулчихсан байна шүү дээ гэх бодол төрж тэр хавийн хүмүүсээс товуу цэцгийг бас хүний сайн сайхны төлөө хадгаламж зээлийн хоршоог асууж сургалталаа. Мэдэхгүй. Ямар сүрхий нэртэй юм бэ? Энэ муу сайн хадгаламж зээлийн хоршоод хүний сайн сайхны төлөө ажиллаж чаддаг юм уу? Гэцгэнэ. Ямар ч гэсэн товуу цэцэг гэдэг хүүхэн адил биш гэдэг залуу хоёр энэ өрөөг түрээсэлж байсан гэхээс өөр зүйл олж мэдсэнгүй. Цэрэн надмид аргаа барахтаа товуу цэцгийн өгсөн дугаар руу залхтал таны залгсан дугаар холбогдох боломжгүй гихэнтэр. Ингээд мөнгө ч үгүй, байрны орд ойрч үгүй, шал дабуужээ. Гэтэл бас болоогүй. Энэ явдлаас хойш хэд хонож байтал цэрэн надмидын гэрийн утсаар та цэрэн надмид гэдэг хүн мөн үү? Өрөө төлөхгүй бол байрыг чинь хурааж авна шүү
хэмээн нэг банкнаас уцтжээ. Монголчуудын гинэн итгэмтгий байдлыг заллан мэхлэгчид ингэж л ашиглаад байгаа юмд. Ерөн сүүлийн хэдэн жилд Монголд хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага зэрэг шинээр томьёо бий болж, ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд борооны дараах мөөх шиг олширсан. Мэдээж энэ нь хүмүүсийн эрэлт хэрэгцээний дагуу үүссэн, бас ч чамгүй ашигтай ажилдгаас үүдэн олширч буй хэрэг. Хар ухаанаар бодоход хадгаламж зээлийн хоршоо нь банк, ломбард хоёрын дундаас төрсэн юм шиг байгаа юм. Учир нь банкнд мөнгө хадгалуулж өсгөх сонирхолтой хүмүүс арай илүү хүүтэй хадгаламж зээлийн хоршоонд хадгалуулах болжээ. Түүнээс гадна банк шиг элдв янзын бичиг баримт шаардаж, нааш цааш нь явуулж, олон удаа чирэгдүүлж хүнд суртал гаргадаггүйгээр хүмүүсийг өөртөө татдаг аж. 10 сая төгрөгийн дөрмийн сантай 20-с доошгүй гишүүнтэйгээр хадгаламж зээлийн хоршоо байгуулдаг бөгөөд хэрв энэ байгууллага дампуурлаа гэхэд дөрмийн сангийнхаа хэмжээгээр эрсдэл барагдуулдаг аж. Энэ нь үнэхээр гинэн шийдвэр болохыг та ойлгож байна. Яагад гэвэл ашиг олгох гэж байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоодын дөрмийн сан өсчил таарна шүү дээ. Гэтэл бусдын олон сая төгрөгийн хадгаламжийг өгөлгүй дампууруулчихвал яах вэ? Дампуурчсан эмчингээд 10 сая төгрөг хувааж цацчихад ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх үү? Иймэрхүү хэрэг энд тентхийн шүүхийн байгууллагын хаалыг илээж дуусаад байна. Тухайлбал Мондаймонд нэртэй хадгаламж зээлийн хоршооны захирал Пөрөвцэрэнгэгч эмэгтэй бусдын хадгалуулсан их хэмжээний мөнгийг аваад Америкийн нэгдсэн улс руу зугтжээ. Түүний авч явсан мөнгөний хэмжээ 40 сая төгрөг холд аваад байгааг. Өндөр хүү амлсан болохоор нь банкнд хадгалуулах гэж байсан мөнгөө энэ хадгаламж зээлийн хоршоонд алдчихсан хүмүүс одоо дээшээ тэнгэрхол доошоо газар хатуу гэрч болж гасалжсан. Ад биш чи яг ингэж хуурамч хадгаламж зээлийн хоршоо байгуулж нэг хэсэг бужигнуулаад баригдах дээрээ тулаад ирмэгц мэрэгжлийн хяналтын байцаагч болж нэг хэсэг манаргаж юм. Тэрбэр мэрэгжлийн хяналтын алба гэсэн дөрвөлжин хамгыг жинхнээс нь ялгагдахгүйгээр хийж өөртөө зориулан тамир овогтой адил биш нь мэрэгжлийн хяналтын албаны мэрэгжилтэн тул үнэмлэх олгов гэсэн хуурамч үнэмлэх хэвлүүлжээ. Ад биш гэдэг нэрээ яагаад үндсээр нь өөрчлөлгүй адил биш хэмээх ойролцоо нэр сонгосон бэ гэдэг нь ч их учиртайч. Хэрвээ тэр хэн нэгэн хүнийг хулигтаад тэр хүнтэйгээ хамт явж байтал ад бишийг таньдаг хүн тааралдаад хүүш ад бишээ гэдэг ч юм уу юу байна ад бишээ гэж дуудаж таарна. Үүний хариуд ад биш хулигтаж байгаа хүндээ энэ хүн намайг ад биш гэж дууддаг юм. Би ч ад биш адил биш шүү дээ гэж тайлбарлах жишээт. Түүнчлэн бусдыг мангартуулах гэж төмөр хэмээх жинхэнэ овко тамир болгон өөрчилжээ. Түүнийг хэнийгэн цагдаа байцааж гэмээн. Би тамирын адил биш төмрийн ад биш гэд жинхэнэ паспортаа гаргаж үзүүлэх жишээт. Мэргэжлийн хяналтын газрын хуурамч үнэмлэх дотроо манер дээд шалгагч хэмээх албан тушаал тодорхойлж үүнийг ташуу улаанаар хэвлүүлсэн байгаа юм. Ингээд л мэргэжлийн хяналтын албаны дээд шалгагчийн үнэмлэх өвөрдөлсөн тамирын адил биш энд тентхийн хүнсний завхууд супермаркетуудаар явж зохион байгуулагч нартай нь уулзаад хуурамч үнэмлэхээ үзүүлж сүрч гэндэг байжээ. Хэрвээ хэн нэгэн худалдагч өөрийг нь сэжиглэж элдв юм ярьж гэмээн. Танай дэлгүүрийн үйлчлүүлэгчдээс бидэнд гомдол ирсэн. Танай бүтээгдэхүүнийг хэрэглээд эрүүл мэнд гэдэс дотор нь муудсан байна гэж айлгадаг байж. Энэ үгийг сонссон хүнсний зах дэлгүүрүүдийн эзэд мэргэжлийн хяналтын байцаагчийн өмнө хийн гарсан дугуй шиг шалчиж хамгал үнцэнтэй бүтээгдэхүүнээс өгөөд явуулах жишээтэй. Төмрийн ад биш ч хүнсний бүтээгдэхүүнээс дээд шалгах нэрээр 2 тор дүүрэн идэж уух юм аваад дараа эргэж ирээд хариуг нь хэлнэ гэж хэлээд сургаггүй алга болдог байж. Харин 2007 оноос эхлээд хүнсний захуудаар улсын мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьсан заллан мэхлэгч яваад байна гэсэн сургаар цагдаагийнхан шуурхай иргэн сурвалжилсны эцэст төмрийн ад биш 2 гараа гавлуулжээ. Дөөний ловер 1997-оос 2007 он хүртэл бүтэн 10 жил үргэлжилсэн байна.
5. Энд өгүүлэх Нуршаа Дансран гэгчээр соц нийгмийн үед Улаанбаатарын баячуудын тоонд ордог байсан. Дашима гэгч ганц бие эмгэгний аминд хүрснээр 15 жилийн ял авчээ. Дашима эмгэн үхэн үхтлээ хадгалсан 100 гаруй мянган төгрөгөө өөрөө ч хэрэглэж чадалгүй байсаар 1979 онд Нуршаа Дансранд алдчихсан гэдэг. Дансранч тухайн үед Дашима эмгэнтэй суун барина гэж худлаа хэлж мөнгийг нь салгах зорилготой байжээ. Гэвч эмгэн огт хал гассангүй. Тэгэхээр нь уурлаж түүнийг зодсон байгаа юм. Тэгээд тэр чи надад гэрээс хийж өг. Чамаас би их мөнгө авахгүй. Ердөө 10 мянган төгрөг л өгчих. Хэрв өгөхгүй бол би чамайг яг одоо аллаа. Гэхэд хэдэн халтар төгрөгөндөө амнаасаа илүү хайртай Дашима бас л хал гаагаагүй байна. Тэгтэл Дансран бүр уурлаж. Тэгвэл чи тэр муу хараал идсэн мөнгө авсан даа бодор. Гээд дээрэс нь дэвссээр байгаад амнасыг нь бүрэлгэж юм. Тэгээд дээрэмдэж авсан 100 мянган төгрөгөө эдэлж хэрэгэлсэн чимгүй улсын орлого болгож өөрөө 2 гараа гавлуулсан байгаа юм. Ер нь Нуршаа Дансран өмнө нь эсэн бусын гэмт хэрэг үйлдэх үедээ дандаа бодилдог төрөлхийн гэмээр бүтэлгүй хүн байж. Нэг удаа тэрээр онгорхоо Бата гэгч найзынхаа хамт нэлээд чинэлэг айлаас юм хулгайлахаар болжээ. Тэгээд сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж байсаар нэг л сайхан тохироо бүрдсэн өдөр мөнөөх баян айл руугаа халдчихдээ. Ханамт хатсан хевсэн дээр нь гоёмсог жижигхэн уудтай юм өлгсөн байхаар нь 2 хулгайч их л нандин юм байна гэж бодоод гаднаас нь тэмтэрч үзтэл жижиг боодолтой хэсэг юмнууд байж. Тиймээс тэд алт эрдэнэс байна гэж бодоод өвөртөлчихч. Хажирхалтай тэд маш үнэтэй юм авчихлаа гэж бодоод тэр айлаас өөр юм авалгүй хумгүй гарч оджээ. Тэгээд холхон очоод өнөөх нандин юма задалж үзтэл эмэгтэй хүний бохир хэртэй дотооч нялх хүүхдийн зунгаг баас гарч ирсэн байх юм. Энэ нь чухам ямар учиртай дом байсныг 2 хулгайч байтугай 20-30 хулгайч цаашлаад засангийн хянагч нар хүртэл тайлж чадаагүй гэдэг. Дансран хэдэн хоригдлын хамт ууланд мод цагаалж байхдаа тарваганд хавх тавьдаг байж. Нэг өдөр тэр хавхаа эргэж явтал том гээчийн бүрх хавханд нь хөлөө хавчуулчихсан тийч гэнэж байж. Манер мөнөөх тарвагыг цогж алахын оронд амьдаар навчраад. Одоо би энэ тарвагыг амьдаар нөвчнө. Би багада зурм амьдаар нөвчдөг байлаа. Ёстой багтаалтай. Гээд нэг ядарсан хоригдлыг дуудаж. Чи энэ тарвагыг сайн дарж байна шүү. Гээд хутгаа гаргачээ. Энэ үед ахмаг насны нэг хоригдлаа. Амьдаар нөвчөж амтан зовоогоод юугаа хийх вэ? Хангаа дэлхий буян хишгээ хайрлаж байхад ингэж тавтаргүй загнаж болохгүй. Арсыг нь өвчлгүй боодог хийгээд идчихье. Гэхэд Дансран дэлбэртлээ уурлаж. Хуц ч юм уу? Эзэн ямаа мэдж эрг нь усаа хашдаг юм. Өөрийнхөө барьсан тарвагыг яахаа би өөрөө мэдчихье. Чи юм уу идэхэ бодоод л дуугаа сууж бай. Гээд түүн рүү барьж байсан хутгаа шидчихэв. Харин аз болж мөнөөх хоригдол болтолж амжсан тул хутга цаад модонд нь зоогдсон байна. Тэгээд тэр нэг хоригдлоор тарвгаа даруулж байгаад амьдаар нөвчөж эхэлжээ. Тэгтэл тарвгыг тийчгэнэх үед толгой дээр нь дарж байсан хоригдол цочсондоо арагшаа сөхрөө зуучихч. Энэ үед тарвганы толгой суларч Дансрангийн хутгатай гарнаас соёогоороо сэнжлээд авчээ. Манер муухай хашгираад гараа салгаж авах гэж тэмцэлсэн ч бүтсэнгүй. Ингэж сэнжилсэн тарвга хэр барагтай бол тавьдаггүй бөгөөд үхснийх нь дараа л гараа салгаж авдаг юмсан чи. Тиймээс мөнөөх тарвгыг бушуухан цохиж алаад Дансран гараа салгаж авсан байна. Ингээд тэр гарандаа нэг их том сорвтой үлдсэн гэдгээ. Цагдаагийнхан түүний хувьд эвлэршгүй заналт дайсан байсан бололтой. Учир нь тэр бүтэлгүй нэрэндээ зогсон гэлтэй хулгай хийх үедээ ихэвчлэн уйлдэл дээр баригддаг байж. Нэг удаа тэрээр хулгай хийж байгаад цагдаагийнханд чигтүүлэхдээ элдвэр аашлан сүүлдээ бүр амиа хорлох гэж суу ууж эгэтэл үхчихээгүй гэдэг. Тэрч бүхэл биеинд нь үзлэг хийхэд цавууны савнд хийсэн хүчлийн бололтой шингэн зүйл гарч ирсэн байна.
Энүүгээр яах гэж байгаа юм бэ? Гэж цагдаагийнхныг асуухад та нарын нүдийг соклох гэж байсан юм. Гэж хэнэгч үгүй хэлсэн гэдгээ.